Монголын ард түмэн та бүхэнд ирж буй 14 дугаар жарганы буян үрдэг чимээх усам баржирын хаврын тэргүүн сарын мэндийг өргөн дэвшүүрээ. Шинжлэлийн коронавирусын тархалтын нөрөөгөөр онгорогч жир амаргүй байсан хэдий Токиогийн Олимп, Паралимп зохион байгуулагч үүнд Монголын тамирчид амжилттай оролцоод медаль хүртсэн нь Монголын ард түмэнд урам зориг сэтгэлийн дэм өгсөн хэмээн бодож байна. Энэ дашрамд Монголын тамирчид болон сэтгэл зүтгэр гаргасан бүхий хүмүүст дахин байр хүргэж хүндэтгэрээ илэрхийлье. 2022 онд Япон улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой зохиож байна. Энэ тэмдэглэлт ой жирд хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх ач холбогдол бүхий олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ жирийг хоёр орны засгийн газар Япон Монголын хүүхэд заруучуудын найрамдар сүлжээний жир боргон зарулсан бөгөөд хоёр орны харилцааг хойшид заргамжлан авч явах хүүхэд заруулсан оролцоотой улам үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Үүнд та бүхнийг илэрхийлэлтэй оролцож хамтран ажиллахыг уриалж байна. Монгол түмнээ урамжлалт байр болох цагаан сарын хахир хатуу обрыг давж орын хавар айсойг бэргэдэг байр бирээ гарч буй бар жиртэй та бүхэн эрүүр энх эрж хүчээр дүрэн амжирд бүтээрээр арбин байхыг хүсэн ирөхийн ярдамт хоёр орны харилцаа урам бүр ургажин хүчийн үрзэтэй хөрөөрийг өргөн дэвшүүрээ. Сар шиндэ сайхан шиндэрээ